Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. Нэгдүгээр бүлэг. Хоёр хүний төрүүлж явсан нь Франц түлхүүрээрээ хаалга онгойлгов. Дагаж ирсэн залуу босгоор алахын өмнө малгайгаа сандрангуй авч хойноос нь оров. Тэнгисийн үнэр шингэсэн эгэл боргил хувцастай энэ залуу цэлээсэн том тасалгаанд гэнэт орсондоо бантаж малгайгаа далд хийх газар олохгүй халаасандаа хумхиж чихэх гэтэл нөгөө нь илүүд дуу гэрэлгүй малгайг нь авлаа. Залуугийн сэтгэл онгойж хүний зовлон мэддэг халпалгүй хүн шиг байна гэж бодчих юм. Шалыг тэнгисийн долгион дайвалзуулсан юм шиг гээчин залуу алцагнан ганхаж гойвын гიშгсээр нөгөөгийнхөө хойноос явна. Өөрөө тасалгаа хэдийгээр уудам авч түүний том алхаанд арай давчуудна. Тэрээр хаалганы бариулт дээгэлчихгүй юм хумыг татаад унгаачихгүй хэмээн сандарч талбар тийшээ босхон өөртөө уламж төвөг удав. Төгөлдөр баян хуур дээр нь ном хөглөрсөн ширээ хоёрын дундуур даруй 6 хүн чөлөөтэй өнгөрч болох хатал арайхийн багтан өнгөрчээ. Түүнд захиргаагүй савчих хүдэр том гар нь хүртэл дараа болж яахаа үл мэднэ. Хээчээсээр явтал ширээн дээрх номд шүргчих шиг санагдсанд морь бусгах мэт огол харан төгөлдөр баян хуурын дэргэд байсан эсрийг унгаах шахва. Урдах хүнийхээ сэвэлстэл алхаж байгааг хараад хүн хүнээс дүйгүй алхаж гიშгэдэг амьдралдаа анх удаа ажиглаж нүүр нь халуун оргих шиг болчий. Духан дээгүүрээ хөлс бур зайлган зогссноо. Нуусныхаа альчуурыг гарган хөрөл шиг хүрэн нүрээ арчаад твдэж сандарсныга хошин үгээр баллах санаат. Артура. Найз минь. Намайг жаахан хүлээж үзээч. Танай босхийг анх удаа алхаж байгаа болохоор би сэтгэл зовоод горьгүй л байш. Өнөөдөр танахаар орно гэж ер санаагүй явсныг чи ойлгож байгаа биз дээ. Танайхан намайг харах гээл дэсэж ядаж байгаа биш. Жаахан айжухан явна байгаа. Гэхэд наадхан тайвшруулж. Зүгээр. Манайхнаас ичид зовхон хэрэг байхгүй. Манайхан тун ирээгүй улс шүү. Надад нэг загтал иржээ. Гэв. Артур ширээн дээрээс догтуутай загтал авч уншиж залууд төр боловч амс хийх боломж олгов. Ийм завшаан олдсонд нь гийчин хойвтой ихэд баярлал. Тэрүүгийн авхаалж сэргэлэн билээ. Энэ чанараа сандарч мэгдсэн үе дээж тавьсангүй. Дуухныхаа хөлсийг дахин арчаад өөрөө тасалгааг сайтар ажиглав. Өрг цангаас имээсэн зэрлэг адгуус мэт айж твдсэн шинж төөний харцнаас бас л гүйцэд арилсангүй. Үзэж хараагүй орчин дунд орсон тэр залуу цааш юу болох бол хэмээн имэж яахарга мэдэхгүй бүлтгэнэн байхдаа яманд эв дүйгүйгээ сайтар мэдэж авбаа. Эв дүйгүн шинж зөвхөн хөл хөдөлгөөнд нь ч биш бай. Ээжид зовхын туйлд түрээд арга ядаж байхад нь Артур уншиж байгаа загтлынхаа дээгүр өдөөсөн сэм ажиглаж харагдана. Артурын залхай харц хутгаар нэвт шовт сүлбэх мэт санагджээ. Нэлээд хашир сууж сахилга журамд хатуучсны хувьд тэр харцыг хараагүй юм шиг төвчээд өнгөрсөн боловч чухамдаа зүрхээ хутгаар зүсүүлэх шиг болов. Юунд энд ирлээ гэж өөрийгөө зэмлэж нэг үтснэ. Нэгэнтэл энд ирснээс хойш яавалч яг гэсэн бодол төрж эцсийг хүргэхээр шийдлээ. Төөний нүүрэнд шийдсэн дүр илэрч нүдэнд нь цог гялалцсан. Тэрээр эргэн тойрноо дахин харж хаана юу байгааг нэгднийгэнгүй ажиглаваа. Төөний дүрлгэр нүднээс юу ч нуугдаж чадсангүй. Гой сайхан юмсыг харах тусам догшин харцсан зөөлрсөөр сүулдэ дөлгөөнөр гялалцсан. Залуугийн нүд угийн сониучхан дээр энд харууштай сонин юмч бишгүй байж. Ханан дөлгөөстэй тосон будгийн зураг түүний анхаарлыг татав. Тэр зураг эрг хата зөглөн байгаа хүчит давалгаан, хөгшрөн бүрхэж буй азарган борооны үйл, шингэх нарны туяана мэрэлдсэн долгион дунд далбай тонгоц хавиргалан хазааж, дээд тал нь нэгднийгэнгүй ялгаран харагдаж байгааг дүрсэлж. Үнэхээр ч сайхан зураг.
Яруу сайханд нь энэ залуу өөрийн ирэхгүй татагдчихэ. Залуу эв хавгүй алхаж гიშгэдгээ мартаад зураг руу тулж очивол нөгөөх сайхан оргүй харилж хамаа намаагүй нэлсэн будаг болж ховирва. Уучрыг нь олж ядан холдоод хартал дахиад сайхан зураг гарагдав. Энд чинь элбэтэй зураг байх нь гэж тэрээр бодоод элдвийг эргцүүлэн санах завсраа. Энэ муу элбийг үзүүлэхийн төлөө ийм сайхан имийг гаргуунд нь гаргахын хэрэг юу билээ хэмээн харамсан. Чухамдаа тэрээр уран зураг мэдэхгүй хүн байж. Үүнээс урд хол ойр хаанаас ч харсан адилхан харагддаг хэвлэмэл зураг бишгүй харсан бөгөөд бас дэлгүүрийн лангуунд тавьсан зарим нэг зурмал зурагтай дайралтсан боловч шилэн саад хийх тул ойрхоноос харж үзээгүй аж. Гээчин залуу захидал уншиж байгаа найзаа эргэн харснаа. Харцсан ширээн дээрх олон ном руу татагдлаа. Төөний нүд идэх юм харсан өлсгөлэн хүний нүд лугаа адил шуналтай яг ялалцсан. Тэрээр өөрийн ирэхгүй ширээ рүү ойртож очоод номын гарчиг, зохиол, чинэр, зарим нэг үг өгүүлбэрийг нүд гүйлгэн уншиж тэнд байгаа номыг олж үзтэл саявтархан уншсан нэг ном нь гэнэт дайралджээ. Өөр уншсан номынд байсангүй. Таних мэдих зохиогчийн нэрч дайралдсангүй. Тэрээр Сиумберний нэг ботыг авч уншиж эхлэн хаан байгаагаа ч мартаа царайнд хүртэл гэрэлтэл. Хэн бичсэн ном болохыг мэдхээр уншиж байгаа газар долоовор хуруугаараа дарж хавцыг нь 2 дахь удаага хартал Суимберн гэсэн нэр байгаа. Тэр нэрийг тогтоож авав. Энэ Суимберн лавла гойд ажигч хүн юм. Чухам ямар хүн байдг юм бол 100 жилийн өмнө байсан өнөө олон яруу найрагчдын нэг юм уу? Эсвэл амьд хിവэр ном зохиол бичсээр байгаа юм болов уу гэж бодоод нүүрнийх нь хууцыг эргүүлж үзлээ. Бодвол Суимберн олон ном бичсэн бидзээ. Маргааш өглөө бушуухан нийтийн номын санд орж аль нэг зохиолыг нь уншаад үздэг хэрэг гэж шийдэв. Тэрээр уншиж байгаа номондоо улаарад залуу эмэгтэй орж ирснийг юр анзаарсангүй. Рофе, ноён Ийдэн энд ирчхэд байна гэж Артурын хэлэхэд Ийдний бие ёр бусын зарс хийж уншиж байсан номоо тас хийтэл хамхив. Ийдэн чухамдаа хөөхөн орж ирснээс биш. Харин хүүхний ахын хэлсэн үгнээс тэгтлэх зочжээ. Харахад Ийдэн булчин шөрмсөн зангирсан хүдрээр мөртөө сэтгэл нь өчүүхэн зүйлдч гисэн салхинаа хийсэх дөл адил амархан хөдөлдөг эмзэг аж. Ийдэн имийг гоцгойд түргэн тусгадаг. Сониучхны дээр имийг ямагт эргцүүлэн бодож явдаг билээ. Насара Ийдэн гих буюу эсвэл Мартин Ийдэн заримдаа зүгээр л Мартин гэж дуудвал сурсан Ийдэн гэнэт ноён Ийдэн гэж хүндэт хүүлэхэд заабаз эн чинь юу гэсэн үг билээ гэд бодож үзтэл эрээн бараан амьдралын зах сэжүүр ээлж дараагаар дурсагдж нүднийх нь өмнөр хөлөг онгоцны галч тоогооч онгоц засварын газар усан замын буудал шорон гяндан эмнэлэг больниц зэлүүд бүглүү газрын танил дүр зураг ээлжлэв. Мартин Ийдний дасал дадал болсон амьдралын энэ бүх үзэгдэл эрх мэд нэгэн гогцоонд хэлхэгдэн эргэлдэв. Мартин тэрхэн дороо эргэд харвал зол боолог том цэнхэрнүүд өдгөн шаргал үстэй царайлаг цагаан бүсгүй зогсож байв. Нүдэнд нь эрээлжилж харагдсан төрөөчийн бүх дүр үзэгдэл тэр дороо замхран арилва. Мартин үзэсгэлэн гоо бүсгүй өөр шиг чаминдагж хувцс өмсснийг харсан боловч чухам юу өмсснийг нь тэр ялган ажиглаж амтсангүй. Мартин түүнийг туйхан иштэй цагаан цэцэглүүгээ зүйрлүүлж үзснэ. Хорвоо ертөнц дээр ийм үзэсгэлэн гоо байх ёсгүйс. Тэнгэрийн дагна гихч лав энэ мөн гэж бодов. Тэгснэ бас язгууртан дээдсийн дотор иймэрхүү хүүхэн өөр байдаг болов уу? Ном зохиолд гардаг хүүхэн үнэн болж таарах нь гэж эргэлзээд энэ хүүхнийг нөгөөх Сиумберн магтан шүлглээс. Сиумберн энэ ширээн дээр байгаа номд гардаг Изолдыг бичихтэй. Иймэрхүү хүүхэн дүрслэх гэж оролдсон байж ч юм агад гэж бодлоо. Мартины дотоод ертөнцид энэ бүх бодол санаа дүр үзэгдэл нэг нь нөгөөгөөр солигдож хоромхон зур эндэх үйл явдал мөн ээлж дараагаар үргэлжилсээр байлаа. Роф урдаар гар сунгаж Мартины гарыг эрэгтэй хүн мэд чанга барьж мэдлэхтэй. Өөдөөсөн ширтэн харахыг нь Мартин ажиглжээ. Мартины таних тэмдэг, Мартины таних мэдэх хүүхнүүд ийхүү гар барьж мэндэлж байсан удаагүй бил.
Ер нь эмэгтэй хүн гар барьж мэдлэх нь ховор шүүт. Мартин янз бүрийн хүүхэнтэй уулзаж учирч явснаа дурсаж дахин жаахан саадсан боловч өнгөрсөн явдлын тухай тэр бодол санааг тарих толгооноос цөмийг нь хөөж зайлуулаад Руф руу харваа. Мартин ийм хүүхэн ер үзээгүй билээ. Мартны таних мэдих тэги хүүхнүүд тэр дороо Руфтэй зэрэгцэн жагсах шиг болов. Өдөртөдийн үйл явдал багтаасан энэхэн зургийн хугацаанд Мартин ийд олон хүүхний зургийн үзэсгэлэнд зогсож байгаа мэт санагджээ. Үзэсгэлэнгийн голд зогсож байгаа Руфийг тойрон шахацлцсан олон хүүхнийг Мартин нүд гүйлгэн харж тус бүрийг Руфээр хэмжин үнэлж цэгнэв. Төвний нүдний өмнөр фабрик заводын ажилчин хүүхний шаналж турсан царай, зах зээлийн айлгүй хүүхэн, өтгөн сүрэг хариулсан зарц бүсгүй, янжуур зулсан харавдар царайтай Мексик хүүхэн хэсэг үргэлжилсний дараа модон уултаа шаахамссан хүүхэлдэй мэт Япон хүүхэн, Европ Азийн цус холилдсон цэвэрхэн эрлиц хүүхнүүд, цэцэг гэлхэн малгай хийж бие нарнаас сүудэрлсэн номхон далайн арлуудын бие сайхантай хүүхнүүдийн дүр жирэлсэн өнгөрл. Тэрэн сүлдээ харанхуй нүх хонглоос Майлс модны жимсээр нэрсэн арх ханхлуулан үс гэзгээ өрвийлгэж гарч ирээд White Chapel-ийн явган хүний замаар өдөөдөгөөрөө бөөгнөрлдөн яваа айдас хүрмээр эмс. Усан буудал хаваар эргэлдэн усан цэрэг царай өгөхийг хүлээж байдаг хэр бурдагтаа барилдаж хүний нүднээс гарсан завхаа зайдан хөөхөн хүн төрлөختний хог шавх руугаар солигдов. Эрхэм Мартин, та суулта. Өөрийн чинь тухайн Артураас сонсоод би тантай уулзахыг хүслэн болж байсан юм. Та ер нь зоригтой хүн байна билээ шүү гэж Руф хэлвэ. Мартин идэн мэдхий цаасан малгай өмсгөөч гэсэн шиг гараа ширвэн тэр яраг таслаад хинч гисэн тэггэл байсан шүү дээ гэвэ. Гар дээр нь дөнгөж эдгэрч байгаа шинхэн сорив байгааг Руф үзээд нөгөө гарыг нь ажиглавал бас сорив харагдчихъя. Руфийн нүд дүргэн хөдөлж Мартины нүүр царайг нэгжээд түүний хазар дээр үс дух хоёрын зааг дээр мөн цардаж эндүүдсэн захны цаанаас үл мэдэгдэн цухойж байгаа ийм гурван сорвийг тус олж харав. Мартин идний хөрслөг хүзүү самцныхаа заханд өргөдөж улаан айсны кармагц. Руфийн нүүрнээс энэмсэглэл замхран арилваа. Мартин идэ цардмал захтай цамц өмсөж дадаагүй ажи. Идний костюмны өнгө үзэмж муутай таарархаг атраа үрчлээстэй ганцууныхан цаан зангиран бүхий буглаг булчин энэ бүхэн Руфийн хөөхөн хүний гэрхаа нүдэнд цөм өртөгдөв. Гайхуулаад байх юм юр болоогүй гэдгээ Мартин дахин хэлээд зааж өгсөн түшлагтэй сандал дээр очиж суух завсраа Руфийн хэрхэн суухыг шохоорхож амжив. Төвний хэвшмэл болсон намп сайхан хөдөлгөөнийг хараад өөрийгөө гол нь нүүрэн түлэгдэг шиг болжээ. Байдал төрхөө ажиглаж шинжиж явсан удаагүй. Иймэрхүү байдалд хүрч болохыг зүүдлэж үгүй явсан тул Мартин жухамдаа үзээгүй юмаа үзчихье. Мартин идэн яаж ч тавьсан тэр болоод байгаа хоёр гараа хааш нь яаж далд хийхээ мэдэхгүй түшигтэй сандлын эрмэгдэр болгоомж тайсан. Тэгж байхад нь Артур орхиод гарчээ. Мартин түүний хойноос тийм ээл хараад хоцров. Хөөхөн хүний дүрээр тодорсон энэхүү цав цагаан дагинтай гав ганцаараа хоцроод тэвдэж сандрахын туйлд хүрв. Ядахта аяг тагшин балгаж амаа халай гивэс ойр хавцаа арх пивний мухлаг байсангүй. Аван саван гүйлэгчхмээр хүүхэд багчуулж олдсонгүй. Эрхэм эдийн таны хүзүүн дээр байгаа сорив чинь юуны сорив бэ? Болвол ямар нэг ер бусын адал явдлын уул мөр болов уу? Гэж асуухад Мартин эдийн. Намайг нэг Мексик нөхөр хутгаар бүлэх гээд гэснэ хилнийхээ үзүүрээр уруула 7 хоолойгоо засаад. Тэгэхээр нь би барилдаж аваад хутгийг нь булааж авсан юм. Гэтэл нөгөөгч нь хамар хазах гэлээ гэв. Энүүгийн хэдийгээр жирийн байдалтай ирсэн боловч Салина Курицэд өнгөрүүлсэн тэр нэг бөхчим халуун шөнийн явдал дурсагдан гүн харанхуйд зурайлсан цагаан эрэг чихэр ачсан хөлөг онгоцны гал нүдэнд нь үзэгдэг шиг. Алсад цогтуу хүлчүү усан цэргүүд орилолдон хөлөг онгоцны хар бор ажилчид түлхэлцэх шиг омог нь уулзаж шүдамаа яр зайлган зуусан Мексикэр оддын гэрэлд нүдэ гялалзуулан дайраад ирэх шиг хүйтэмс хөзүүрэн ширхийн орж цус годог дуулах шиг хүмүүс орилж хашгиран шаваад байх шиг хүлээстэй мэт зурлцсан хоёр бие элсэн дээгүр өнхрөн байх шиг
Алс нэгэн газраас гитар хөгжмийн яруу их шиг чихэнд нь дуулдах шиг болжээ. Тийм явдал үнэхээр болсон гэж. Мартин Идний нүдэнд хананд өлгөөстэй зураг дахин өртгөд энэ зургийг зурсан хүн тэр бүхнийг будгаар дүрсэлж чадах болов уу? Тэр цагаан эрэг, од мичид, тээврийн хүлгүүдийн галыг дүрслээд дунд нь элсэн дээр зодтолдож байгаа хоёр хүнийг тойрон шавсан хүмүүсийг өнгийн будгаар зураас. Тэгээд нэг том хутаг нэмбэлв. Оддын гэрэлд тэр ган хутаг ямар тод гялалзаж харагдах бол гэж бодл. Гэвч тэр бүхний тухай Мартин Идийн ганц ч үг цохиулахсангүй. Зөвхөн нөгөөдөгч нь миний хамрыг хацах гэлээ шүү гэж дахин хэлэхэд Ров "Хүүе. Яадаг билээ тамин" хэмээн уулгалтав. Ровийн элтэд эмээснийг Мартин ажиглаад ичиж хөрслөг хацар нь уулаачи. Төвний нүүр уурын зуухны нээлттэй амны дэргэд бүхэл бүтэн цаг зогссон мэт халуун оргисон байна. Худаг мэс барьж зодтолдох мэдийн шившигтэй явдлын тухай үг дээдсийн чихнээ ямар олигтой сонсогдох билээ. Ном зохиолд бичснээс үзэхэд дээдэс хоорондоо тиймэрхүү юм ярьдаггүй. Ер нь тэд тиймэрхүү юм мэдэхгүй байж ч болно гэж боджээ. Тэр хоёрын хооронд арай хийж үүссэн яриа ийхүү саадсан боловч Ров дахин асуулт тавьж хазар дээрх сорвиг нь сонирхов. Тэгэхэд Мартин "Ер нь энэ хүүхэн надтай ярих дуртай байгаа учраас миний хэлж мэдэх хэмийг хөндөн яриа хөөрөө сэтэж байна гэж мэдээд энэ асуултыг хариулаад яриагаа өөрийнх нь мэдэх юм руу хандуулахаар эрс шийдэж. Энэ сорв гэж газраа нэглээд. Энэ аян замд явж байтал нэг шөнө хүчтэй шуурга тавьж хөлгийн ман залуурыг юутай хэтэн татв. Ядахта татлах нь төмөр томч хийсэн болохоор могоо шиг ирчил цаваад ойртохын аргагүй. Манайхан барьж явах санаатай эрвих дэрвихээрээ оролцсон боловч юр бүтэж өгөх биш. Тэгэхээр нь би ухасгийн шүүрч аваад бэхэлж байтал хазар дундуур тас хийтэл ороолгох нь тэр гэж ярва. Ров залуур татлаг гэдэг үг хэдийгээр хятад үсэг мэт учир нь үл ойлгогдох зүйл байсан боловч бас л яадаг билээ тамин хэмээн уулгалтав. Мартин түрүүчийнхээ төлөвлөсөн ёсоор ярианыхаа сэдвийг түүний мэдих зүйл рүү шилжүүлэх санаат. Энэ Свайнберн хэмээн буруу хазгаа хэлтэл хэн гинэ гэж Ров лавлан асуулаа. Энэ яруу найрагч Свайнберн гэж дахин хэлэхэд нь Ров Свайнберн үү гэж залруулж өгвөө. Мартины царай жаахан улаас гэж. Тийм. Энэ яруу найрагч хэдийд нас барсан билээ гэхэд. Нас барсан гэж би юрдуулаагүй шүү. Та түүнтэй хаан танилцсан юм бэ? Гэд Ров ихэд сонирхсан янзтай өөдөөс нь харав. Би түүнтэй өөртөө нүүр учирч уулзаагүй л дээ. Харин сая таныг орж ирэхээс өмнөхөн танаа ширээн дээр байгаа тэр номноос зарим нэг шүлгийг нь уншиж үзсэн юм. Төвний бичсэн шүлэг танд аль хэр таалагддаг гэж Мартин асуув. Төвний сонирхсан асуултыг Ров төгдөрөнгүй хариулж өгөн чөлөөтэй урсав. Мартин нилээд тайвширч тухлан суусан боловч сууж байгаа сандал нь холбор нь ар даг заар нь шалан дээр саваад зогтох гэж байгаа юм шиг хажуу талынхаа түшлэгээс чанга зуурсан хэвээр байв. Ровийн ярих дуртай зүйлийг нэгэнт сэдэн нээж чадсан болохоор Мартин Идийн одоо түүнийг юу ярихыг анхааралтай сонсож суух завсраа. Толгойд нь ямар их мэдлэг хоримтлсныг бишрэн гайхаж болбраа биеийнх нь гоо үсгэлэнгээр сэтгэл зүрхээ баясган сууна. Ровийн амнаас урсах дуул сонсоогүй. Учир нь үл ухагдах өдий үгийг Мартин ойлгож авахыг хичээсэн боловч чухам ямар утга санаатай юм ярьсныг мэдэж чадалгүй өнгөрөв. Гэхдээ тэр бүхнийг мэдэж авахыг Мартин их хичээвэ. Нөгөө сэхэдний амьдрал гихч нь энэ байх нь юутай сайхан амьдрал вэ? Хүн ингэж сайхан амьдрдгийг би зүүдлэж үгүйсэн гэж Мартин бишрэн гайхав. Орчин тойронд юу болж байгааг бүгдийг мартаад гагцхүү. Энэ бүсгүй гширтэнэ. Ийм хүүхэнтэй байвал хүний хүү болж төрсний хэрэг бүтгэнтэр. Ийм хүүхний төлөө тэмцээд үзэхэд яах вэ? Ном зохиолд гардаг нөгөөх сайхан хүүхнүүдийн нэг нь энд биеэрээ сууж байна шүү дээ гэж бодлоо. Ров түнд имэйл хазар хоёр санагдуулжээ. Эдэний нүдэнд цэцэглүүгээ адилтгам цав цагаан царайтай сайхан бүсгүй төлөө өрсөлдөх юр бусын атаа жөтө
хайрын сэтгэл баатар гавья үзэгдэг шиг болж энэхүү сонин хачин зэрэглээ хий үзэгдлийн дунд барайд авах бие цогц бүхий үзэсгэлэн гоо хүүхэн өөрт нь урлаг утга зохиолын тухай яриад сууж байгаа нь тодхон харагдана. Мартин ийхүү харж чагнаж суухдаа эр хүний хайрлан шохорхох шинж тэмдэг бүхнийг өөрийнхөө гөлрөн ширтсэн нүдээр илтгэн байгаагаа юр анзаарсангүй. Нэвт түнсэн тэр гарцыг эрчүүлийн зан аршинд дасаагүй. Амьдралын хашир суугаагүй. Энэ бүсгүй олж хараад гинэт биш шүүрхэн далдирв. Эр хүнээр ингэж харуулж үзээгүй гинэн хонгор бүсгүйд ийм харц амар байсан боловч бас аятайхан чим шиг санагдаад тэрхэн зур хэрхэх учраа ололгүй яриага таслан төгдөрлээ. Сурч дадсан хүмүүжлэн занал хийсэн энэ юр бусын хүч зайлхаа инхрийллээс имэйл гэсэн боловч зөн бэлэг түүний зүрх судсыг лугшуулж өөр цардмал захтай цамц чүмсэд сураагүй шарх сорив болсон гар хуруутай дүүгүй энэ залуугаас эрэлж цээрлэхийг мартуулан юунаас ч буцахгүй болгосон ажи. Руф бол нас бий гүйцэж бүсгүйчүүлийн юр бусын сониныг дөнгөж мэдэрч эхэлж бүхий цэвэр айрун эмхтэй билээ. Руф тасалсан яриагаа үргэлжлүүлж тэгээд гэснэ дахин дүгдэрч үгүй би юу ярьж байгаад зогссон бэ? Хэмээн хөгжилтөө инээмсэглэв. Тэгэхэд Мартин та Суинбернийг их яруу найрагч биш. Яагаад гэвэл тэр бол гэж байгаад л зогссон гэв. Мартин ингэж хэлээд бүлэг залгсан мэт болов. Руфийн инээмсэглэл түүнийг гижигджээ. Тэр гижиг хүргэсэн зүйл нь олон жижиг мөнгөн хоох мэт санагдаж үүнээс уламжлан Мартины сэтгэл санаа хоромхон хугацаана алс холын нэгэн орноор жуулчилж сээрсэн уловч хөлдөө угалсан мөрөглийнхнийг дуудан жингэнэж бүхий шов хоройтой сүмийн хохыг чагнахан төг төмөн ягаан цэцгээ дэлгсэн энторын цэцэрлэг тамхи татан сууж байв. Тийм танд гялала. Суинберн бол их яруу найрагч бишээ. Яагаад гэвэл чухамдаа тэр чинь нэг бодлын бүдүүлэг хүн шиг байдаг юм. Зарим шүлгийг нь унших хэрэгч байхгүй байдаг юм. Жинхэнэ яруу найрагч хүний бичсэн шүлгийн мөр бүхэн үнэнийг яруу тод дүрслэн харуулж хүний хамгийн эрхэм нандин чанарыг өөртөө шингээж авах хүсэл эрмэлзэл оргилөөлж байдаг юм. Их яруу найрагчийн шүлгээс нэг ч мөр хасаж болохгүй. Хэрв хасаж орхивол хүн төрлөختөнд асар их гар зурчирна гэсэн үг гэж ярив. Миний тэр уншсан шүлэг лав аятайхан санагдсан. Түүнийг би тиймч базаахгүй зохиолч байх гэж юу санаагүй. Бусад зохиол нь тийм тархан байсан болвоод гэж Мартин тойлборгүй хэлэхэд таны уншсан тэр номонд байгаа шүлгийн доторч гэсэн ортос хасаад хайчхад юр гарц болохгүй мөр бадаг зөндөө буй гэж Руф маргахын аргагүй эрс шууд хэлв. Тэгэхээр Мартин тэр базаахгүй мөр бадаг нь надад дайралтаагүй юм болвоод миний уншсан шүлэг лав оюун бодлыг нар сар мэд гээгүүлсэн аятайхан шүлэг шиг санагдлаа. Энэ маань миний хувийн үнэлэлчүүд. Гэвч би шүлэг мэдэх биш дээ. Гэснэ үгийн баялаг муутайгаа мэдээд ичиж зовсондоо цааш нь юу ч хэлсэнгүй. Мартин саяхан уншсан шүлгээс амьдралын сайн сайхныг амталж урам зориг орсон авч энэ тухайга илэрхийлэх үгээр дутмаг ажээ. Тэрээр мэдэхгүй тоног төхөөрөмж бүхий хүний хөлөг онгоцсон дээр харанхуй шүн бодилж байсан усан сэргэл ингэж байдагсан гэж бодсноо ямар ч гэсэн энэ дасаж дадаагүй ертөнцийг эзэмших хэрэгтэй гэж шийдэв. Мартин зорьсондоо хүрч чадалгүй өнгөрч байсан удаагүй билээ. Бодод санснаа хүнд хэрхэн ойлгуулж чаддаг болъё гэхээс дотор нь захтна. Руф оюун бэлгээр түүнийг хэдхэн хувьд авлаа. Жишээлбэл Лонгфелло гэдэг зохиолч буй. Гэхдээ Мартин удах зохиол юу ч мэдэхгүй хүн болж суусан дорвол баг саг дуулж мэдсэн юм гаргаж ирсэн нь дээр мэдэгтэйгээ хилээд авъя байц гэсэн бодлын үүднэс. Тийм. Би зохиолыг нь уншсан. Төвний амьдралын магтун Excelsior бас заавэц. Үүнээс өөр зохиол уншаагүй юм байх та гэв. Тэгтэн Руф толгой дохин инээмсэглэв. Тэр инээмсэглэл мэдлэгийг нь чамлан өрөвдөж байгаа мэт санагданаа. Мэдлэгээр маруухан байх би юунд ингэж гайхуулвт? Бодвол энэ Лонгфелло тоо томшгүй олон зохиол бичсэн байж таарна гэж харамсан бодоод
Уучлаарай. Таны яриан дундуур олж саадуулчих шиг боллоо. Үннийг хэлэхэд уран зохиолын талаар би маруухан хүн шүү дээ. Уран зохиол ойлгоно гэдэг чинь миний оюунаас хэтэрсэн ажил байхад гэхдээ ойлгох цаг ирнэ гэж найдаж байна гэв. Мартины хэлсэн сүүлчийн энэ үг занах мэт сонсогдлоо. Төвний дуу чангарч нүдэн гялалзан завжных нь булчин зангирв. Энэ бүхэн нь Руфт бүр шүдээ зууж нүүр царай найдас хүрмээр хувирч эрлэг зоригийн хүчит долгион ирж зохих шиг санагджээ. Таник би энэ хэлсэн үгэндээ хүрч чадна гэж итгэж байна. Та юутай их зоригтой вэ? Гэд Руф инээмсэглэв. Төвний хараа Мартины эрүүл чирэг бяр чадлыг илтгэн бүхий нар салхинд хүрэнцсэн бараг бухын хүзүүгмээр давхраацсан хүзүүн дээр туслал. Хэдийгээр Мартин өмнө нь номхон хүлцэнгүй сууж байсан боловч Руф түнд дахин татагдаж энэ хүзүүг тэврээд энэ хүч чадлыг өөрийн болгочихсон сууж байх юмсан гэдэг солиотой бодол түүнд дөрвөө. Бяр чадал бол муухаг бүдүүлгийн шинж бөгөөд эр хүний сайхан нь ойлог цэвэрхэндээ байдаг гэж бодож явсан Руф ийм юм мөрөөдсөндөө ичиж өөрийгөө ямар нэгэн бат бих хуйгаар хамгаалав. Гэвч тэр юр бусын мөрөөдөл санаанаас нь гарсангүй. Наран чарагдсан энэ хүзүүг тэврэх хүсэл чухам яагаад дүрснийг өөрөө мэдсэнгүй. Чухамдаа үнд гайхад баймаар юм үгүй байв. Руф огийн уян хатан учир өөртөө заяагаагүй бяр чадалт хамаг бие сэтгэлээрээ тэмүүлсэн хэрэг билээ. Түүнийг Руф ойлгосонгүй. Энэ буруу хазгаа яриатай залуугаас өөр ямар ч эрд ингэж сэтгэл догдлоогүй гэдгээ л мэдэж байв. Би өрн төмөр шиг биетэй хүн шүү. Зэвтэй төмөр идэхэм гэхэд шингээж л орхих байх. Харин одоо л юм шингээж чадахгүй байх шиг. Таны саяны ярьснаас би олон зүйл шингээж авч чадсангүй. Тэр талаар би сурсан мэдсэн юмгүй байгааг та харж байгаа биз дээ. Уг нь би завч хөл гарвал шүлэг зохиол уншиж байдаг юм. Гэхдээ таны адил гүн гүнзгий сэтгэж сураагүй болохоор уран зохиолын тухай ярина гэхэд явж үзээгүй тэнгисийн дунд газрын зураг луужингүй мөнгнөж байгаа мэт хэцүү байна. Болдгсон болоо уран зохиолын талаар төсөөлдөг болох юмсан. Та надад туслахгүй юу? Ер нь та яаж ийм их мэддэг болов? Би сургуульд явж байсан л та. Тэгвэл би ч гэсэн сургуульд явж байсан шүү дээ. Тийм үү? Би дунд сургууль төгсөөд их сургуульд орсон юм. Та тэгэд их сургуульд сурч байсан байх нэ гэж Мартин ихтэд гайхан асуул. Руф түүнээс хэдэн сая бээрээр төрүүлжээ. Тийм ээ. Одоо ч гэсэн их сургуульд сурч англи хэлний зүйн тусгай курст сууж байгаа гэж Руф ярив. Хэлний зүй гэж юу байдгийг Мартин юу ч төсөөлсөнгүй. Хэрэг би их сургуульд орох гэвэл хэдий хэрийн хугацаа хэрэгтэй вэ гэж асуухт нь Руф түүний эрдэм ном сурах гэсэн урам зоригийг нь хуглахгүй гэж юм. Энэ бол таны сурч мэдснээс л хамаарх хэрэг. Та дунд сургуульд суралцж байсан уу? За бараг үгүй ч байхад. Та тэгэд баг сургуулаа бүр төгссөн үү? Гэв Мартин ид. Хэрэг би сургуулаа орхиог үссэн бол төгсгöd 2 жил үлдээд байсан юм. Гэхдээ би дандаа шагнал авдаг байсан шүү гэснэ. Ингэж хоосон гайхуулахын хэрэг юу байх вэ? Хэмээн өөрийгөө зэмлээд сууж байгаа сандлынхаа хажуу талын түшлэгээс гараа өвтөл атгав. Яг тэр үеэр гаднаас нэгэн авгаа орж ирлээ. Руф түүнийг хармагцаа болсон харайж өөдөөс нь огтов. Тэр хоёр тэврэлдэн үнсэлцээд хоёулаа ирж яваа харагдана. Энэ хоёрыг их охин хоёр байх нь гэж Мартин тав. Нороо тороо тэгш, өс цагаан шаргал, эхэмсэг байрын энэ ганган сайхан авгааг ажиглахад үнэхээр ийм айлын эзэн баймаар санагджээ. Түүний хэнцэр чамин хувцс хунар, нүд сэргээн бөгөөд бүх төрх байдлаараа театрын тайзан дээр гардаг жүжигчин хүүхнүүдийг санагдуулна. Бас Лондоны театруудын үүд хаваар иймэрхүү ихэмсэг, иймэрхүү хувцс хунартай хадагтай нар хөшөлтөн байсан нь заримдаа цагдаа нарт хөөгдөж дуугдан зогссов. Тэднийг харж байсан нь Мартины санаанд орвоо. Үүнээс уламжлан Йокогама Гранд Отелд иймэрхүү хадагтай нарыг харснаас санал. Гэтэл бас усан буудлын хот Йокогамын олон янзын дүр зураг нүдэнд нь харагдаж эхлэв. Гэвч Мартин ид өөрийгөө албадан энэ дими бодлыг орхиод болж байгаа зүйл рүү хамаг анхаарлаа хандууллаа.
Эзэн авгай хүндэтгэхийн тулд лавал босох хэрэгтэй гэж бодоод өвдөг гарсан өмд захиргаагүй. Санжгансан гартаа сэтгэл зовхон эрхэн суудлаасаа хойргохон бослоо. Цаашдын сорилтыг яаж давна гэхээс Мартин Идний толгойтой ус ард заачээ. Таны сонсох сувг өгүүлж байна. 2 дугаар бүлэг. Галтгооны өрөө рүү орно гэдэг амаргүй байв. Тэр олон тавил хогчлын дундуур тэглэж бүдчиж явахдаа Мартин Идийн яаж суудал хүрнэ хэмээн халширчээ. Гэвч нэг мэдэхэд тэрхүү төвөгтэй замыг туулаад рүүфтэй зэрэгцэн суусан байв. Одоо түүнийг ширээн дээр өрж тавьсан өдөө төдий хутга сэрэ үл мэдгдэх хэд чидээр сүрдүүлж эхэлвэ. Мартин Идийн нүдгээл буулсан тэр олон хутга сэрэг гайхан харж суудал тэдгээрийн гэрэл туяан дунд хөлөг онгоцны зай муутай тасалгаанд нөхөдтэйгээ хамт давсалсан мах гаргаад хутгатай нь хутгаараа хутгагүй нь гар хуруугаараа тастаж сулгаан идэж суугаа буюу мушгиж гул зайлгсан халбгаар том төмөр хувингаас ван дуутай шингэн шүл утхан ууж суугаа цэрэг хүний дасал болсон амьдрал үзэгдэх шиг муудсан махны үнэр хамар цоргох шиг цэргүүд аяг тавгаа хангинуулан хоолоо том том өмхөлж дуу шуутай сорж идэх чимээс сонсогдох шиг болжээ. Цэргүүд хоол идэхдээ гахаа шиг байсан санагдав. За тэр ч яах вэ? Одоо өөрөө л хичээж дуу чимээ гаргахгүй идэ гэж Мартин дотроо бодлоо. Ширээ тойруулан харваас өмнө нь Артур дүүний дүү Норман хоёр зэрэгцэн суужээ. Тэд өөрт нь их л дотн байгаа бололт. Ер нь эднийхэн хоорондоо юутай их дотн вэ? Рууф эхийг авгтан авсан. Эх охин хоёр тэврэлдэн үнсэлцээд гар гараасаа хөдлөлдсөн хурж ирсэн сайх явдлыг эргэн санав. Өсөж байдсан орон гэр айл аймгийнханд нь иймэрхүү заншил байдаггүй тул дээдсийн нарийн нандин сэтгэлийн ертөнцийг энд анх нээжээ. Бие биесээ хайрлан хүндэтгэх ёс энэ айлд үдсэн бүхний дотроос хамгийн сайхан нь байл. Мартны зүрх хүчтэй догдолж хайраар бэлх ба. Мартин бүхий л амьдралынхаа турш хайрын сэтгэлээр битгэрч амьдралын хэрэгцээ болсон энэхүү хайрын сэтгэлээр дутагдж явсны улмаас өдөр хоног өнгөрөх бүрийд улам зожигрохож явах болжээ. Үүнийг тэр урд анзаараагүй. Энэ удаач анзаарсангүй. Энэ бол чухамдаа хайрын сэтгэл гэж юу байдгийг хараад эрхэм нандин зүйл гэдгийг дөнгөж амтлан зүрх сэтгэл нь догдолсон хэрэг байв. Артурыг багсаага таних мэдхийн дээр Норман Рууф хоёртой бас түүний ихтэй танилцсан явдал дээд зэргийн завшаан байсан учраас гэрийн эзэн Морзиг энд байгаагүйд ийдэн баярлаж суулаа. Эцэгтэй танилцсан гэдэг үнэхээр бэрх байв. Ийм их хүч хөдөлмөр зарцуулж байсан удаа эйдэнд огтхон ч үгүй билээ. Урд өмнө хийж явсан хамгийн хүнд хүчээр ажиллаж гисэн түүний дэргэд тоглоом шиг байсан санагдана. Дасгал хийж үзээгүй. Өдий төдий бодлого нэг мөсөн бодохын төлөө хэдэг чармаалт гаргасны тэмдэг болон духан дээр нь хөлс бурзаал. Хамгийн наад зах нь урд хоолоо нэг янзаар идэж байсан болоо. Одоо өөр нэг янзаар идэх хэрэглэж үзээгүй худах сэрэ хэрэглэх болов. Тэднийхэн дор бүрийдээ юу хийж ямархуу янзтай байгааг сэм ажиглаж тэр бүхнийг тунгаан бодон учир зүгээ олно гэдэг тийм амар биш байваа. Үүний хажуугаар Рууфийг шохоорхон өөрийн ирэхгүй татагдаж ямар нэг ээдрэ бүхий бодлаанд учраад түүний зэрэгтэй амьдрахын мөрөөсөл болж тэр хэмжээнд хэрхэн хүрэх тухай зогсоо зайгүй бодол хийлнэ. Мартин Идийн өөдөөсөө хард суугаа Нормны буюу хоол идэж суугаа босод хүмүүс ямар хоолыг ямар хутга сэрээгээр идэж байгааг сэм ажиглахын зэрэгцээ Рууфт эднийхний хэрхэн харцаж ханддгийг сайтар тагнаж авахыг гэж байна. Бас хэн юу хэлхийг тэд хоорондоо яаж ярилцахыг анхааралтай чагнаж яриа хөөрөнд нь оролцох ёстой байл. Гэтэл болох бүтэхгүй бүдүүлэг үг чалчиж орхихоос юм ээ. Энэ бүхний хажуугаар үйлчлэгч хүмүүс байн сэмхэн ирж хүн толгойтой арслан хөшөө мэд маадан зогсоод онцог таалган яаралтай хариу нэхэмжилж сандаргана. Үүнээс гадна бас хуруу дүрдэг аяхтай усны тухай нэг бодол амар заяа үзүүлэхгүй байваа. Ямар ус байдаг юм бол хизээ авчирч өгөх юм бол гэж бодсоор суула. Мартин Идийн урд нь тийм ус байдаг гэсэн сураг дууснаас цаашгүй байсан бол одоо хоол унд идэж уусны дараа хурууга дүрж заншсан дээдэстэй
Нэг ширээнд мөр зэрэгцэн сууж байгаа болохоор хэдхэн минутын дараа тэр усыг нүдээр үзэж өөрийнхөө хурууг дөрж үзэх болоод байв. Тэр бүхний дундаас эднийхэнд ямархуу байвал өөдтэйхэн харагдах бол яавал дээр вэ гэдэг бодол хамгийн их зов болж байв. Энэ асуудлыг шийдвэрлэх гэж Мартин эхэл чармаалт гаргаваа. Заримдаа тэр худал үнэн ярьж сайн хүн болъё гэж санавч худал хэлж сураагүй болохоор дорхноо баригдаж бүр тусгүй байдалд орхоос юм. Мартин иймэрхүү бодолд дарагдаж өдийн хоолны цагийн ихний хагасыг дуушуу багтаа өнгөрөөж. Нэг зэрлэг амтан авчирч хооллон шүү. Та нар айж сандрах хэрэггүй. Тун сонин амтан байна билээ гэж Артур гэрийнхэндээ хэлснийг Мартин эдийн хэрхэн таамаглах бил. Аюулаас аварч өгч байхад тийм хүний үнэргүй зан гаргана гэж огтхонц сэжиг авсангүй. Орчин тойрондоо болж байгаа бүхнийг гайхан аарсаар бодолд дарагдан сууна. Хүн зөвхөн өлсөхгүй төлөө хоол иддэг биш гэдгийг Мартин эдийн сая ойлгов. Урд түнд хоолол бол хоол байсан учраас юу идэж ууж байгаагааж анзааралгүй явжээ. Эдний ширээн дээр хоолунд аятайхан сайхан санагдав. Хоолунд гоо сайхан дүүгээрч барахгүй оюуны хэрэгцээ хангадгийг мэдэж авав. Эдний тархич хөлөө завгүй ажиллаж байв. Хар бор ажлын хүмүүсийн хэл хугалмаар уншсан ном зохиолд нь дайралдаж байсан үл ойлгогдох үг Эдний чихний тал бүрээс сонсогдно. Тийм нарийн ширийн үгээр завч хөлөөтэй хүүрнэн ярилцаж байгаа энэ сайхан гэр бүлийг хараад сэтгэл нь сэргэжээ. Ном зохиол гардаг нөгөө сайхан юм цөм үнэн болж таарав. Хүсэл мөрөөсөл нь гинэт биелж хүн болж төрсний хэрэг бүдэх шиг болжээ. Мартин эдийн тийм дээгүр зиндаанд хүрсэн удаа ер үгүй билээ. Тэрээр эднийхний дотор гайж буруу харагдахгүй гэжээч. Хэрв Руфиг юм асуувал тийм ээ хатагтай. Үгүй ээ хатагтай. Хэрв ихийг нь юм асуувал тийм ээ ахата. Үгүй ээ ахата гэж товчхон хариулна. Харин Руфийн ах нартай ярилцахдаа зарим үед зэрэг хүний хөвшил болсон заншлаар за дарга мэдлээ дарга гих шахан байлаа. Хэрв тэгэд хэлчихвэл арч чаагүй харагдаж Руфийн өмнө нэр хүндээ барж гүйцэх мэт санагдана. Гэвч бардамнах сэтгэл төрж эднүсээс би юугаар дутах билээ? Хэрв эднэр миний мэдэхгүй юмыг мэддэг бол би ч гэсэн мөн эдэнд юухан хийхэн зааж чадах шүү дээ гэсэн бодол төрөв. Гэтэл бас Руф буюу түүний ихийг ноён Эдийн гэж хэлмэгц Мишен баярлаж байсан тэрхүү төр зургийн омог бардам зөрүүд занан зөөлрнө. Одоо Мартин Эдийн ном зохиолд гардаг дээдчүүлтэй мөр зэрэгцэн суугаад хоол зовглож байгаа боловсон хүн болжээ. Тэрээр өөрийгөө бот номын дотор биеэрээ ороод хуудасаар нь жуулчилж яваа мэт санагдана. Гэвч Мартин Эдийн нөгөөх Артурын гэрийнхэндээ хэлснээр зэрлэг бүд үүлэг авирлсангүй. Хон шиг номхон сууж ямархуу байвал дээрвэ гэсэн бодлоор тарих толгойгоо зовоосон хэвээр. Гэтэл бас Мартин өгийн хон шиг номхон хүн биш учраас хүн царайчилж суухыг үл хүснэ. Эднийхнийг дуурайж ярих гэвээс хэл нь орооцолдож хазгаа хэлчих гээд сурсан хэлээрээ ярих гэвээс бүдүүлэг харагдах гээд байсан учраас гагцгүй хэрэгтэй үед л дуугарах бөгөөд тэр нь зүйрлүүлбэс зочин хүлэн авах өрөөнөөс гал зуухны өрөө хүрэхэд бүдэрч зог тусаж байсныхаа адил ээдэрч түгдэрнэ. Бодсон санснаа хүнд чөлөөтэй нэвтрүүлдэг болгосон гихээс дотор нь бачимднаа. Төөний хүзүү хоолойг зардмал зах барьж боохын адил хэлж дадаагүй үг чөлөөд сэтгэхүйг нь чөдөрлөж байв. Мартин Эдийн алийн болгон ингэж суух вэ гэсэн бодол төрж эдний дунд ямар нэг тодорхой байр суурь эзлэхийг хүсэх болов. Ард талд нь нэг зарц нойтон хамуу мэт салж өгөхгүй сүүдгэн хүлээгээд байхаар нь хэнээд сууж байгаа гааж мартад тавагтаа хоолоо түлхэнгүүд. Пау хэмээн угзруухан хэлж нөгөөх бүдүүлэг үгээсээ нэгийг алдаж ирэх. Ширээ тойрон суугаа хүмүүс агшин зур намгүн болж ард талд нь зогсож байсан зарц шоолон инээдэ арайх юм барив. Үүнд Мартин ихэд мэгдэн сандарсан боловч дурган сэхэ аваад энэ боллоо боли гэсэн удахтай Канад үг санамсаргүй хэлчихсэн маань жаахан тусгүй юм болж идэв гэв. Гарлууга Руфийн сонирхсан байдалтай харж байгааг Мартин ажиглаад бүр аман халж яриагаа үргэлжлүүлнэ. Би саяхан номхон далайн шуудан замд гал донгосоор явахдаа хугацаа их давч утасны улмаас бюжетийн буудалд ачаа ачиж буулгах гэж тун их яарч сандрав. Тэгэж яваад л
Гараа урчихсан юм шүү дээ. Гэхэд Ров сэтгэл нь зовсон янзтай. Би таны гарыг юр анзаарсангүй. Харин санснаас таны гар ийм хүдэр том биед дэндүү багадсан гар байна шүү дээ гэв. Энэ үг өөрт нь байсан бас нэг өөг илрүүлэх мэт санагдаж царай нь улаас хийснэ. Миний гар бага. Гэхдээ шөрмөстэй шүү. Хэнийг хүний нармаа руу тавьж өргөхөд ямар ч гэсэн цус тайл буцаж ирэх байх гэл. Мартин Идийн ийм үг хэлсэндээ харамсаж ийм дими балаа юм чалчихын оронд хилээ хазад суух нь яалаа хэмээн өөрийгөө зэмлэцв. Төвний ичид зовсныг Ров мэдсэн боловч чухам юунаас ийхүү ичид зовсныг эс ойлгон. Та Артурыг огт танихгүй мөртөө тус хүргэх гэж дэндүү их зориг гаргасан байна билээ шүү гэж илтгэн хэлбэ. Эдийн түүний авхалж самбаг сайтар ойлгон таашааж баярлах инхаа эрхэнд амаа дахин задгаа тавьж. Тэр ч гайгүй байна. Тэр зэргийн зориг хинт ч байлгүй яах вэ? Хогийн дээрэмчд хэрүүл төвөг удаж зөв зүгээр байсан хүнд халдаж байхгүй юу? Тэгэхэр нь би гүйж очиод цөмийг нь нарийн буулгасан юм. Сүүлд нь гар өвдөж байна лээ. Гэхдээ яах вэ? Зарим нэгийг нь шүдгүй болгосон доо бах ханацсуу. Хэрв тэднийг ахаад гэжээрв. Мартин Идийн өөрийгөө энэ бүсгүйтэй нэг агаараар амьсгалагч ирэхгүй бузар булаа амтан мэд санаж үгээ дуусгаж чадалгүй гинэд дуугүй болов. Ингэтэл Артур яриаг нь үлгэн авч үргэлжлүүлэн гатлага онгоцон дээр болсон адал явдлын тухай. Артурыг гатлгаар гарч явтал гудамжны зодоонч согтуу хүлчүү хэсэг залуу омогдон дайрахт нь Мартин гүйж очиж Артурыг аварсан ажээ. Дахин давтан ярив. Энэ завсар тэр адал явдлын баатар хэрэгтэй хэрэггүй үг чальцсандаа гимшиж эднийхэнд яавал өөдтэй харагдах бол гэсэн бодолд дарагдаад хөмсөг зангилан дов дуугүй суув. Мартин өөрийгөө хянаж үзвээс ямагт аль болохгүй бүтэхгүй хийсэн санагдна. Ийм гэр бүлд төрөөгүй болохоор эднийхний хэлээр ярилцаж чадахгүй лав шүү дээ. Аль эсвэл худал үнэн хэлж үзэх үү? Хуурч мэхлэхийг сураагүй энэ угийн авиасгүй учир энэ хизээж бүтэхгүй ажил бай. Юу ч болсон байдгаараа байхаас өөр зам дүүнд олдсонгүй. Одоогоор эднийхэн шиг ярьж чадахгүй гэхэд хожим нэгэн цагт ярьж чадхал байлгүй гэж бодоод ингэж дуугийн суухын оронд ярьдаг л хിവэрэл яри. Харин эднийхэн шоологдохгүй аль болохоор ойлгомжтой л яри гэж шийдэв. Дуугийн суусанд орвол дуугарт суух эрх биш дээр гэж бодоод их сургуулийн тухай ах дүүсийн ярианд трик гэдэг үг хэд хэд гарахаар нь трик гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж асууж орхиход норм. Тригонометр гэсэн үг. Энэ бол математикийн нэг хэсэг байгаа юм гэж хариулва. Энэ математик гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж асуухад яагаад ч бүгдээрээ нормыг харж инээлдвэ. Яагаад инээлсний учрыг Мартин ойлгосонгүй. Норман хоёр дахь асуултад хариулж математик гэдэг бол математик. Нэг үгээр хэлэхэд арифметик шүү дээ гэл Мартин Идийн толгой дохвоо. Эднийхэн ёстой номын далай болсон улс шиг санагджээ. Тэрээр имийг дүрсэлж бодохдоо гойд сайны хувьд хийсвэр ойлгоцсон нүдэнд харагдах ёстой бэйтэй зүйл болон хувирч альва төмөрлөгийг аль эрдэнэс болгон хувилгах чадaltaй тархинд нь тригонометр математик мэтийн үгээр төлөөлүүлсэн мэдлэгийн салбар бүхэн уул ус хослон зур айх шиг болвоо. Тэр байтугай алтан шаргал туяанд зарим үе тов тод, зарим үе бүдэг бадаг болон хувирах навчит ногоон ойн цорхоо мэд дурайчи. Түүний наагур үл мэдэг улаан будан татаж далдлах боловч энэхүү будангийн цаана ямар нэг ёр бусын гайхамшиг буй гэдэгт Мартин бат итгэв. Энэ бүхний гайхсаар Мартин арх уус мэт согтов. Гавья байгуулж саруул ухаан гаргаж болмоор санагдав. Тэрхүү ёр бусын гайхамшигт ертөнцийг дэрэгдээ зэрэгцэн сууж буй сар найз цэцгэлгүй адилтгам энэ цав цагаан бүсгүй төлөө байлдан эзлэх хүслэн хүчтэй оргилов. Мартин Идийн зэрлэг бүдүүлгийг харуулахгүй тулд Артур янз бүрээр хатгаж өдөн тэрхүү зүү зэрэглээ мэт бодлыг сарниулнаа. Оройчин хүн царайчилд суусан Мартин Идийн дөрүүжийнхээ шийдсэнийг санаж өөртөө эзэн болж эхлэв. Эхлээд өөрийгөө албадж байсан боловч урам зориг нь орж сүүлдээ үдсэн харснаа үнэн мөнөөр нь ойлгуулахыг хичээн бүр чөлөөтэй ярьл. Мартин Идийн дамын худалдаа хийж байгаад гайлын том хөлөгт баригдсан Алкион хэмээх дарвуулт онгоцны сэрэгт явснаа ярьлаа.
Мартин гэрхаа нүдтэн дээр үдсэн харснаа ярьж чаддаг тул давлгаалan долг яолсон тэнгис хөлөг онгоц дүүгээр явсан хүмүүсийн нүдэнд үзэгдэл дүрслэв. Тэрээр олон юмны дундаас аль хурц тодыг зураач хүний гэрхаа нүдээр сонгон авч өнг, будаг, хөдөлгөөн, яруу төгс зураг буй болгон өвөрмөц хошин яриа зориг бэр чадлаараа эднийхний анхаарлыг нэг мөсөн татчихъя. Болсон явлыг тэр хэвээр нь хуулан ярих буюу зарим нэг хэллэг нь эднийхний чихэнд эвгүй сонсогдох боловч дөөний ярианд гарч байгаа бүдүүлэг юм заавал нэг сайхан юмар солигдно. Хэчнээн эмгэнэлтэй юм ярьлаач гэсэн тэр хошин үг тэнгисийн цэргүүдийн ёр босын сонин хөгж жоонтой байдалд уусан зам харна. Мартин эдний ярьж байх завсар Руф түүнийг гайхан харж цог жав хаанд нь бүлээдсэн сул. Руф хүн болсоор ингэж бүлээцэж ёр үзээгүй билээ. Тэрээр галдуулын адил хүч бөрөглөн буцалсан эрүүл чирэг энэ цог жавхаатай эрд наалдаад авмар санагджээ. Руф тийм хүсэлт хэд автсан учраас бие барьж ядсан байв. Гэтэл ямар нэгэн зүйл түүнийг Мартинаас холдуулан түлхэнэ. Тэр нь чухамдаа ядуу зүдүү амьдралын хэр буртаг эвэр болон нэв чингсэн шарх сорив болсон гар хуруу тентийж тунтаан зангирсан булчин шүрмэс зах зүүж дасаагүй бухан хүзүү байжээ. Руф түүний гагцхүү бүдүүлгээс айж байв. Мартины бүдүүлэг үг бүр чихэнд нь чир болж ядуу зүдүү амьдралын жишээ бүр ойгн гутааж байва. Гэлээж гисэн ямар нэг далдын хүч Руфиг Мартин руу түлхэн үзэл санааг нь хүртэл ганхуулж эхлэв. Мартин эдний сонин хачин адал явдлаар дүүрэн амьдрал Руфийн таамаглаж явсан бүхнийг нь өөрчилжээ. Эдний энийг хийгээд аюултай явдлын тухай хөгж өөнтэй яриаг чагнаж сутал. Амьдрах гэдэг нэг бодоход хэцүү юм шиг, нэг бодоход хааш яаш өнхрүүлж дугруулан зугаалж байдаг тоглоомч юм шиг төдийлөх хайрлаж харамсаад баймааргүй санагдана. Чи амьдралаараа тоглол тоглолтоо. Энэ хүний хүзүүх тэврээд авмаар санагдаад байвал тэврээд л ав гэж хажуугаас нь хэлэгшигч болов. Ийм хөнгөмсөг юм бодсноо сэрхийн цочоод өөрийгөө Мартинаас цэврээрэн соёлж боловсон гэж элдвээр ялгуурлан бодож үзвэ. Тэр нь юр нэмэр болсонгүй. Гэрийнхнийг ажиглаж харвас цөм гөлрөн гайхсан байдалтай чагнасан. Харин их нь сэтгэл хөдлсөн төлөвтэй мөртөө нүдэнд нь өөрийнх нь адил имээсэн шинж элтэд харагджээ. Энэ нь Руфийн саяын бодолд хүч оруул. Бүдүүлэг харанхуй ертөнцөөс ирсэн энэ хүн лав олигтой хүн биш. Муу ёр шүглсэн хүн болохыг их маанч мэдэж байна гэж боджээ. Руф ямагт ихийнхээ аяыг дагаж заншсан бөгөөд энэ удааж дагахад бэлэн байл. Мартины гал халуун илж төөнхөө болж түүнээс айж имэх нь намдав. Өдийн хоол эзсний дараа Руф Мартиныг өөрөөсөө холдохыг зориг болгоогүй боловч гайхуулмаар санагдаж төгөлдөр баян хуураа дарж өгөв. Төөний дарсан хай Мартин тархин дундуур нь татаад авах мэт нөлөөлж элдвийг бодогдуулан сэтгэлийг нь хөдөлгөж. Руфийг хүндэтгэлтэй харав. Өөрийгөө Руфтэй зэрэгцүүлэн бодож үзвээс үнэхээр тэнгэр газар хоёр мэт санагдана. Тэгэж бодхоос Мартины хор бүрч буцлав. Хөгжмийн иг шиг дор ийм их ялгааг бүхэл бүтэн орой твчин тайван суун гэдэг дэндүү бэрх ажээ. Ер нь Мартин хөгжим чагнахтаа сэтгэл нь заавал хөдөлдөг аж. Хөгжим түүнийг хатуу арх мэт согтоон галзууруулж тэнгэр тултал дэвэргэв. Бэйд нь хоёр далавч ургах шиг болж муу муухай бүхэн цөм сайн сайхнаар солигдсон эд шидээр дүүрэх шиг санагджээ. Энэ нь чухамдаа Руфийн тоглож буй хөгжмийг ойлгосон ч хэрэг биш. Энэ ая цэргүүдийн бүжгэлдэг хөгөхгүй пианино буюу чих дүлийрэм дуутай гуйлан хөгжмөөс огт өөр сонсогдож. Гэхдээ Мартин ийм хөгжим байдаг тухай номоос олж уншсан байл. Чихнээ дасал болсон огцом тод ойлгомжтой айдсам олж сонсоогүй атла ойлгож юу магад хэмээн чагнаад үзв. Заримдаа хөгжмийн айдсам хэмжээ ойлгогдож байгаа юм шиг байв. Санаандаа бууж ирсэн дөрүүдийг дуунд захируулахад бэлэн байлаа. Гэвч олон янзын дуунд тэр дорхноос хамгаардах тул нөгөөх дүр нь тулгуураа алдсан мэт хөзөр унчхаад ёр болсонгүй. Нэг удаа Мартин Руфийн дарж буй ай өөрөөр нь тоглоом хийгээдж байгаа юм шиг дайсаг наадж байгаа юм шиг санагджээ. Хөгжмийн даруулууд дээгүр жирэлцсэнгүйж буй хоёр гар чухам
юу хэлэх гээд байгааг таахыг гэж. Гэвч Мартин муу санаа санахыг нэн даруй болоод чөлөөтэй чагнав. Мартин дөрөвчийнхээ гайхамшигт бодолд дахин автагдлаа. Хөл газар хөрөхгүй хөнгөрч нүдний өмнөр шидэг туяагийн эргэн тойрон байсан бүх юм цөм далдлагдав. Тэрээр эртнээс янагш мөрөөсөж явсан ер бусынхаа ертөнц дээгүр илэн хайлан нислээ. Мэдэхгүй янз янзын үзэгдэл цөм нэг дор хутгалдан гурц тод зэрэглээ болж харагдав. Мартин эдийн халуун орны янз бүрийн усан буудлаар орж явна. Хэн ч очиж үзээгүй зэрлэг аймаг овогтны хөл ихтэй тоцгоны гудамжаар алхалж явна. Халуун орны урт өдөр оюун өнгөт дал айн мандал дунд нэг үзэгдэж нэг далд орон байдаг шүрэн хатан дургасан үзэсгэлэнт далдуу модод ойд хуурай салхитай тэмцэлтэн сум. Гэтэл дүр зураг нүдэнд үзэгдэхгүй түргэн солигдож эхлэв. Наран түлэгдсэн Аризоны цүл дунд моройр давхиж явтал тэр нь нүд эрмхийн зуургүй арилж тэнгэр солонгортлоо улайссан өдөр Калифорни булангийн үхлийн хөндийн цагаан буухны хаалгаар шаагаж байх. Үгүй бол мөсөн уулан наранд гялалдсан умард далайн долгионыг сэл үрдэж явна. Тэгснэ бас шүрэн арал дээр наргил модны сүудэрт нэгэн жигд дэлсэх долгионыг чагнахан хэвтнэ. Суирсан хөлөг онгоцны яс бие шатаж түүнээс бадрах цэнхэр дөлийн гэрэлд хүмүүс хашгирч гууглан гитар там хөгжмийн аяар гөөлүү хэмээх бүжиглэн. Тэгснэ бас залхуу хүргсэн халуун орны шүн болж од дүгсэн тэнгэрийн хаяанд галт уулын орой зуран харлаа. Түүний дээхэн талаар мижид тодхон гялалцаж орой дээгүүр өдөн цагаан сар алгуурхан хөвж яваа үзэгдэн. Хэрв Мартиныг ядах хөгжмийн их биетэй зөөрлөж үзвэс туулж өнгөрүүлсэн амьдрал нь ядгын утас. Рофийн тоглож бүхий ая тэрхүү утсыг хөндөн хэлбэл зөөлөгч салхи болж байв. Мартин Идений амьдрал мөрөөсөл зөвхөн дурсагдж байсан төдийгүй өнгө будаг дүрс хэлбэр бүхий эдшид болон тодорноо. Өнгөрсөн одоо ирээдүй цөм нэгд нийлж Мартин түүний уудам сайхан ертөнцөөр аялан авгаа их гавья байгуулна. Мартины зорьсон хэрэг бүтэж Рофтэйгээ хоёулаа хамт түүнийг халамжлан ихрээлж байгаа мэт санагдав. Роф мөр дээгүүрээ Мартиныг эргэж харахтаа түүний бодод санаж байгааг таамаглажээ. Мартин нөгөө эв дүүгээ бүдүүлэг залуу биш хөгжимд гүнээ уяран автагдаж амьдралын амт чимтийг мэдрэн авгаа их зөгнөлийн туяа гэрэлтсэн золбоолог том нүдтэй огт өөр залуу харагджээ. Рофийн сэтгэл хөдлөлөө. Оё муута костюм, сорив болсон гар, наранд шаргдсан нүүр хിവэрэ байх боловч энэ бүхэн зөвхөн гяндангийн тор болж үзэгдсэн бөгөөд Роф тэр торны завсраар авгаа их сэтгэхүйг хараад догдолсон сэтгэлээ илэрхийлэх үг олдсонгүй. Гэвч энэ хоромхон зургийн үзэгдэл байж. Нөгөөх эвд үгүй бүдүүлэг залуу дахин харагдахад Роф саяхаа бодолд инээд нь хүрвэ. Гэлээж гисэн тэр хоромхон зургийн үзэгдлээс Рофт төрсөн сэтгэгдэл мартагдсангүй. Мартин салхын ёс гүйцэтгэхээр халшрангуй ойртож очиход Роф дүнд Суин Берни нэгэн ботийг Английн утга зохиолын хичээлээр өөрөө судалж бүхий Браунингийн жижигвтер бодтой хамт гардуулв. Аман дотроо талархлын үг бовтон зогсож бүхий Мартин Иди гэнэт бүр хүүхэд шиг харахад Роф бараг их хүний нинжин сэтгэлээр өрөвдөн хайрлав. Одоо түнд Иден бүдүүлэг залууч бус. Харцаараа сүрдүүлэхийн чадсан. Сэтгэл хөдлөсөн эрч биш. Ширүүн өргсөн гараар гарыг натгаж бүхий хүүхэд төдий харагджээ. Мартин. Өнөөдөр болоо. Миний амьдралын хамгийн сайхан өдөр боллоо. Хэмээн хэлээд эргэн тойрноо гайхан харснаа. Би ийм байшинд орж ийм хүмүүсийн дунд байж үзээгүй юм. Энэ бол надад шин зүйл. Энэ шин зүйл надад таалагдж байна. Гээд ах トゥ нартай нь салхын ёс гүйцэтгэхэд Роф. Та манайхаар ирж байх юм байгаа биз дээ гэв. Мартин малгайгаа өмсөн босгонд нэг бүдрээд гарч одлоо. Энэ залуу чамд ямар санагдав гэж Артурын асуухад Роф. Тун сонин хүн байна шүү. Атар хэрийн салхилах санагдлаа. Хэдий хэрийн настай юм бол 20-21 насных нь мөдхөн болох гин билээ. Өнөөдөр би насыг нь асуусан юм.
овартой юм гэв. Өрөөв. Надаас бүтэн 3 насаар дүү юм байна гэж бодоод дүүнэрээ үнсэн сайхан нойрсхийг ерөөлөө.